Хүн төрөлхтний шинэ үе болсон мэдээлэл технологийн үр нөлөө шинэ зууны бизнес эрхлэгчдэд бага зардлаар ухаалаг шийдэл ашиглан орлогын хэмжээг урд өмнө байгаагүйгээр хурдцтай нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна. Технологийн шийдлийг хэн бусдаас төрүүлж нэвтрүүлнэ, тэр нь төрүүлж чаддаг зарчим бизнесийн ертөнцид бичигдээгүй хууль. Энэ зарчмыг монголчуудад эрхтэгч нээлттэй болгохоор Sendly компани хамт олон 2016 оноос хойш шинийг эрэл хийлгэн ажиллаж байна. Бидний үндэсний үг гэхээр нэг номерт одоо манай болсон хүчин байж байгаа. За 2 номерт манай технологийн инновац байж байгаа. Тэгэхээр ихэвчлэн санхүүгийн компаниуд зөвхөн санхүүгийнхээ үйл ажиллагаа явуулдаг, технологийн компани тусдаа, технологи гэдэг. Сендлигийн давуу тал юу гэхээр бид нар арилжааны банк, одоо энэ сангийн яам, дэлхийн банкнд ажиллаж байсан юм туршлагатай санхүүгийн болсон хүчинтэй. Тэгэхээр технологи санхүүгийн болсон учраас нэгдсэн нэг юм цул болсон хүчинтэй компани. Ийм учраас бид нар өнгөрсөн одоо хугацаанд бол одоо маш том тэлтийг хийгээд энэхүү одоо аппликейшн хөгжүүлэлтийг хийгээд тэгээ санхүүгийн талдаа олон улсын шаардлага хангаад ингэ явж байгаа гэсэн үг юм. Монгол улсын 150 мянган иргэн дэлхийн өнцөг улам бүрт амьдардаг. Тэдний 30 мянган Sendly аппликейшн ашиглаж байна. Sendly олон улсын мөнгөн гуйвлага, Монгол дахь онлайн дэлгүүрээс шууд худалдан авалт, орон сууцны зээлд хамрагдах, сайн дурын нийгмийн даатгал төлөх, HiPay аппликейшнээр дамжуулж хөрөнгөний зах зээлд оролцох, WeChat Pay зэрэг 10 орчим бүтээгдэхүүн үйлчилгээг цогцоор нь хүргэж байна. За хамгийн анхны бүтсэн түүх нь юу гэх юм бол 2016 оны 9-р сард энтэг улс зохион байгуулагдсан IMTC буюу International Money Transfer Conference гэдэг ийм одоо мөнгөн гуйвлагын үйлчлэгээ эрхэлдэг байгууллагуудын дэлхийн одоо ийм жилийн уулзалтанд миний би очиж оролцсон байж байгаа. Тэгэхдээ Монголоос анхны хүн болж очиж оролцсон. За тэнд очиод яаж мөнгөн гуйвлагын бизнесийг хийдгийг, бусад дэлхийн орнууд яаж хийж байгаа гэдгийг судалж суралцаад тэгээд 17 оноос хойш Sendly-гийн одоо хөгжүүлэлтийн ажлууд эхэлсэн. За бид бүхний хувьд бол 2020 оны 5 сарын 7-ны өдөр одоо Америкийн нэгдсэн улсаас онлайнаар мөнгөн гуйвлагыг хийснээр одоо бидний үйл ажиллагаа бол эхэлсэн байж байгаа. За Sendly-гийн онцлог бидний яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болов гэхээр урд нь болон өнөөдрийн хүртэл манай компаниас бусад одоо компаниуд болон банкуд яадаг вэ гэхээр дэлхийн одоо олон улсын мөнгөн гуйвлагын компаниудын Монгол дахь төлөөлөгч нь болж ажилладаг. За та бидний сонссноор бол одоо Western Union, MoneyGram гэл одоо олон улсын мөнгөн гуйвлагын том сүлжээнүүд байдаг. Тэгээ Монголын банкуд болон банкуд санхүүгийн байгууллагууд тэдгээр олон улсын одоо байгууллагуудын Монгол улс дахь хамтрагч буюу төлөөлөгч байгууллага нь болж одоо ажилласаар ирсэн. За бидний хувьд бол нөгөө Western Union, MoneyGram-тай яг адилхан олон улс төлөөлөмжөөрөгдсөн одоо нэмэлт компанийг одоо Монгол залуучууд, Монгол улсын хөрөнгө оруулалттай Монгол залуучуудын оюуны бүтэмжээр бид нар бий болгохыг зориод тэгээд анхны үйл ажиллагааны нээлттэй бол бид нар 2020 оноос хойш эхлүүлсэн байгаа. За тэгээд тухайн үед бол Монгол улс одоо мөнгө ухах терроризмээс хаалж чагсаалтан дотор орсон Америкаас Монгол руу одоо бараг 14 хоног жиж мөнгө шилжиж ирдэг байсан бол бид бүхэн үйлчлэгийг нээснээр бараг 30 минутын дотор Монгол улсын дурын арилжааны банкны дурын данс руу бид нар хүлээн авч бид нар мөнгийг онлайнаар шилжүүлэх ийм одоо үйлчлэгийг нээж чадсан байгаа. Бусадаас ялгарах онцлог маань өөрсдөө бид нар яг 100% онлайнаар шилжүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн. Гэтэл энэ зам маань өөрөө айгүй дардан байгаагүй. Бид тухайн үед Америкийн нэгдсэн улстай тийм ингээд холбогдоод ажиллаж байхад Plate гэдэг систем. Энэ систем маань өөрөө Америкийн нэгдсэн улсын 4900 гаруй одоо банк санхүүгийн байгууллагууд холбогдсон. Тэгээ энэ системтэй бид нар өөрсдөө ингээд одоо шууд хамтран ажиллагчаараа дамжуулаад холбогдсон маань өөрсдөө бид нар тухайн одоо улсад байгаа одоо том жижиг одоо маш олон банк санхүүгийн байгууллагатай шууд холбогдож байгаа гэсэн үг. Энэ нь бидний одоо давуу талыг бий болгож байгаа. Монгол банкны төлбөрийн тэнцлийн статистик дурдсанаар Монголд гадаадаас мөнгөн гуйвлагаар 262 сая доллар шилжиж орж ирдэг. Аль биесны мөнгөн гуйвлага нь хөгжөөгөө орнуудад 50 орчим хувь нь бүртгэлийн гадуур байдаг. Харин Sendly гадагшаа урсгах валютын урсгалыг дотооддоо үлдээж 10 минутын дотор гуйлгээ хийдэг болсон. Би өмнө нь явуулахдаа болохоор MoneyGram болон Western Union-ыг ашигладаг байсан. Тэгээд энэ MoneyGram, Western Union хоёрын сул тал нь болохоор нэгдүгээр шимтгэл өндөртөө. Тэгээд хоёрдугаарт болохоор явуулсныхаа дараа одоо мөнгөнийхөө хэмжээнээс шалтгаалаад заримдаа бүр айгүй олон онжиж очдөг байсан. Тэгээд манай ээж маань болохоор Сэлэнг аймагт байдаг. Тэгээд би ингээд Сэлэнг рүү явуулах гэнгүүт зарим тохиолдолд нөгөө нэг салбар нь тухайн нөгөө нэг аймагтаа байхгүй. Тэгээ заавал одоо Улаанбаатар руу очиж ч юм уу Дархан руу очиж авах тохиолдол гарч байсан. Тэгэнгүүт одоо Sendly аппликейшнийг ашигласнараа шууд данс руу би ингээ Америкаас өөрийнхөө данснаас шилжүүлэх боломжтой болсон л надад бол үнэхээр таатай байсан. Манай буцаад үйлчлэгчнэр бол нөгөө
олон улсын мөнгөн гуулгын компаниудын Монголд төлөөлөгч болдог. Тэгэхээр цаад компаниг ашиг хэд бид нар бас Монголын компаниуд бас нэмэлт зарлаа нэмэхээр үйлчлэгээний одоо $100 шилжүүлэхэд одоо хэд байдгийг те $4-5 ч юм уу үнэтэй болдог бол бид нар яг олон улсад тэр компаниг байгуулаад шууд өөрсдөө шилжүүлэг хийхээр дамжуулагчийн зардлыг бид нар багасгаж чадсанараа илүү одоо хурдан шуурхай хямд юм үйлчлэг үзүүлэх болцоотой. Жишээлбэл манайх $300 хүртэлх доллар шилжүүлэхэд $4 юм шимтгэлтэйгээр тэр 10 минут дотор гүйлгээ хийж байгаа гэдэг бол маш том давуу тал. Sendly application-ээр дамжуулаад гүйлгээ хийхийн давуу тал нь 100% онлайнаар байгаа газараас шилжүүлэх боломжтой. За та аппликейшнийг одоо манай аппликейшнийг татаж авсны дараа бол ерөнхийдөө энэ дэлгэц маань гарч ирнэ. Энэчнээс бид нар яг юу хийх боломжтой вэ гэхээр өөрийнхөө Америкийн нэгдсэн улсад байгаа одоо жишээ нь Австралид байгаа банкны данс, Японд байгаа ингээд бүх банкны дансуудаа миний данс гэсэн хэсэг байгаа. За тэгээд мөн энэчнээ бид нар хүлээн авагч Монголд байгаа хин рүү шилжүүлэх байгаа, нэмж аргатлал руу шилжүүлэх байгаа юм уу? Хин нэгэн одоо тий хүлээн авагч шилжүүлэх боломжтой 12 банкны альж банкны данстай хүнээ бүртгэх боломжтой. За Америк дээр одоо би энийг тайлбарлахдаа ерөнхийдөө нөгөө Америк дээр жишээ аваа ярьчих. Одоо энэчнээс хүн маань өөрөө би ямар төрлийн банкны карта юу эсвэл одоо банкны дансаа холбоч гинөө гэдгийг энэчнээс сонгоно. Банкны дансаа холбоно гэх юм бол ийшээ нэвтэрч оронгууд одоо нөгөө бидний танилцуулаад байгаа Plate гэдэг 4900 гаруй санхүүгийн үйлчилгээ орцсон энэхүү систем рүүгээ нэвтрээд орно. За тэгээ энэ систем дээр бид нар яадаг вэ гэхээр одоо Wells Fargo ч юм уу тий Bank of America, Chase гэдэг бол нэлээд томоохон банкуд байдаг. Эдгээр заавал одоо миний ашигладаг банк тийм том банк биш байж болно. Тэгэх юм бол ийшээгээ нөгөө Plate систем рүүгээ нэвтрээд өөрийнхөө банкны нэрээр нь хайчна. Тэгээд та өөрийнхөө одоо нөгөө энд харагдаж байгаа чил ингээд банкнуудын манд жагсаалтууд нь гараад ирнэ. Энэчнээс та өөрийнхөө банкыг хаагаад тэгээд энэчнээ банкны дансаа checking account эсвэл saving account буюу хадгаламж харилцааны аль нэг дансаа шууд системтэйгээ аппликейшнтэйгээ ингээ холбох боломжтой болно. За дараагийн нэг боломж буюу 10 минутанд гүйлгээ ордог нэг сонголт маань энэ 2 дугаар хэсэгт харагдаж байгаа дебет карт холбох гэдэг хэсэг байна. Энэ хэсэг дээр бид нэр цаашаа оронгууд таны картын 16 орон одоо дуусах хугацаа тэгээд CVV код гэдэг мэдээллүүдийг асууна. Энэ ч болвол нөгөө аюулгүй байдал талаас та санаа зовох шаардлагагүй. Яагаад тэгэхээр бидний нөгөө хамтарч ажиллаж байгаа payment processor буюу Taba Pay гэдэг газар маань олон улсын нөгөө картын төлбөр тооцоод дамжуулах PCI DSS гэдэг стандартыг хангасан компани байдаг учраас таны оруулж байгаа картын мэдээлэл бол найдвартай нууцлалтай хадгалагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний баримжаагаар бол энэ нэг $500 орчим сая Монгол улс руу шилжиж орж ирдэг ийм зах зээл дээр бид бүхэн үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхийд даяар бол 300 орчим сая иргэн одоо бусад орнуудад ингэж одоо цагаач гэх юм уу те хөдөлмөр эрхлээд их оронлогоо мөнгө шилжүүлдэг. За энэ зах зээлийн нийт статистик дүн өөрөө $700 тэрбум ийм зах зээл байж байгаа юм. Тэгэхээр Sendly-гийн одоо дараагийн зорилго бол бид нар энэхүү $700 тэрбум зах зээл рүү орох. Тэрний 1% нь бидний эзлэх $7 тэрбум, 5% нь эзлэх $35 тэрбум зах зээл рүү орох ийм төлөвлөгөөтэйгээр бид нар ажиллаж байгаа. Sendly HiPay аппликейшнээр дамжуулж хэрэглэгчтэй хөрөнгөний зах зээлд оролцох боломжийг бүрдүүлэх гэж байна. Учир нь Sendly 14 хоногийн өмнө санхүүгийн зохицуулах хороонд IPO хийх хүсэлтэд өгсөн бөгөөд эх 9-р сард нээлттэй хувьцаат компани болохоор зорж байна. Дэлхийд даяар 300 орчим сая хүн эх орноосоо өөр улсад амьдардаг. Тэдний мөнгөн шилжүүлэг $700 тэрбум. Sendly энэ зах зээлийн 1-5% эзлэх зорилготой. Энэ зах зээл тоглогчулахын тулд бие даасан санхүү ил тод олон нийтийн хяналттай хувьцаа нь хөрөнгөний зах зээлд арилжигддаг компани шаардлагатай. Бидний бас нээсэн үйлчлэгээ юу вэ гэхээр гадаад байгаа монголчууд Sendly-гээр дамжуулаад хөрөнгөний зах зээлд оролцох онлайнаар одоо үнцаасны данс нэх юм болцоог бид нар нэгэд өгсөн байж байгаа. Тэгэхээр Монголд байгаа бизнес эрхлэгчдийг Sendly-гээр дамжуулаад бид нар дэлхийд дээр байгаа энэ 150 гаруй мянган монголчуудаа бид нар бүтээгдэхүүн үйлчлэгэнийг нь одоо бит болон бит тусаар одоо худалдан борлуулах, дамжуулах энэ болцоо. За гадаад байгаа иргэдэх юм бол одоо Монголдо байгаа мэт үйлчлэгийг авах юм болцоог нээж чадсанараа бол манай давуу тал онцлог. Бидний юунд итгэх вэ гэвэл одоо энэ бидний бий болгосон зүйл бол зүгээр л зах зээлийн 1% энэ бол одоо бид нэр одоо 1% байна гэдэг нь 10% зах зээлээ эзлэхэд л одоо маш их боломж байгаа. 6 сарын 11-нд Tech Invest гэдэг ийм event формыг манай Android компаниудтай хамтраад зохион болгоход төлөвлөж байгаа. За ер нь бол энэхүү форум ивентийн гол зорилго бол технологийн компаниуд ирээдүйд ямар чиг хандлагатай байж байгаа. Бидэрт хөрөнгө оруулалт хийснээр та бүхэн ямар
хөрөнгө оруулагч ямар үр ашиг хүртэх юм. Бидний үнц нь юу вэ гэдгийг 5-6 компаниуд өөрсдийнхөө технологи илүү тайлбарласан ийм зүйл байх болно. Дэлхийн нийтийн Америкийн нэгдсэн улс, Европын холбооны орнууд, за Япон, Солонгос ч гэдэг юм уу, ерөөсөө маш том нэг ийм одоо давалгаа сүүлийн 10 жилд явагдсан. Нэгсэндээ Америкийн одоо эхний хамгийн том одоо 20 компани дээр технологийн компани 10 жилийн өмнө бол одоо Microsoft, Google хоёр л байсан бол одоо Amazon, Facebook тэ одоо маш том олон компаниуд Tesla гэж байж гэн тэ SpaceX гэл маш олон том компаниуд гараад ирсэн. Тэгэхээр технологийн компаниуд өсрөнгөө өсөлтийг гаргадаг юм байна гэдгийг дэлхийн нийт өөрөө нотолчлоо. IPO хийх гүйцэтгэл 80% байна. Тэд дэлхийн шилдэг хуулийн болон аудитын байгууллагатай хамтардаг. Харин Underwriter компаниар Ulzi & Co үнэт цаасны компаниг сонгожээ. Технологи үйлчилгээ стандартыг бий болгосон тэд IPO-тэй холбоотойгоор Sendly Employee гэдэг охин компанийг дэргэдээ байгуулж, Sendly-гийн 13%-ийг одоо байгаа ажилчид болон ирээдүйд ажиллах ажилчдад хувьцаа олгох урамшуулах ажлыг эхлүүлжээ. Бид нар өнгөрсөн хугацаанд 8.5 сая доллар, тэг нийтдээ 35 мянган ширхэг гүйлгээ хийсэн. Зөвхөн 2021 оны байдлаар хэд бид нар 19 мянган ширхэг гүйлгээ хүлээж авсан байж байгаа. Тэг энэ нь 20 оны нийт арилжааны 12 банкны одоо SWIFT гэдэг банкны гүйлгээгээр нийт хүлээж авсан гүйлгээний дүнтэй харьцуулах юм бол 45% орчим хувийн бид нар дангаараа хийсэн байж байгаа. Бид нэр ингээд дэлхийг хэрсэн байх боломжтой. Тэгээд бидний зорилго бол зөвхөн Монголдоо биш, ингээд цаашаа Монголоос гадагшаа гэхээс илүү ахаад дараагийн шат болвол бид нэр Америкаас Австрали руу, Америкаас одоо Казахстан, Пакистаны орнууд те ямар ч орнууд руу явж болох тийм бэлэн бүтээгдэхүүнийг бий болгох. Тэр маань бол олон улсынхаа шаардлагуудад нийцсэн байхыг зорж ажиллаж байгаа. Хөрөнгөний зах зээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Ногоон Сум аяныг орон даяар өрнүүлж байна. Одоогоор 4 аймагт хөрөнгөний зах зээлийг сурталчилсан Ногоон Сум аян энэ сарын 11-нд Улаанбаатар хотод Tech Invest арга хэмжээгээр үргэлжлэнэ. Энэ удаагийн арга хэмжээнд Монголын тэргүүлэгч технологийн компаниуд нэгдлээ. Тэдний нэг бол Sendly банкус санхүүгийн байгууллага байх болно. Одоо бид нар тэр 700 тэрбумын зах зээлийн 0.1%-ийг эзлэх үү, 1%-ийг авах уу, 5%-ийг авах уу гэдэг ийм зүйлсийн төлөө бид нар ярьж байгаа учраас илүү сонирхолтой технологи, сонирхолтой өсөлтийг 6 сарын 11-нд бид нар ярина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Технологи сонирхогч залуучуудыг, за технологид хөрөнгө оруулахыг бас сонирхож байгаа хөрөнгө оруулагчдыг бид бүхэн одоо урьж байна. Монголчууд өөрийн хүчин чармайлтаар энэхүү дэлхийд өрсөлдөгч болохоор зорж байна. Харин үзэгч та тэдэнд хөрөнгө оруулж дэмжих шаардлагатай. Тиймээс энэ сарын 11-нд болох Tech Invest хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хүрэлцэн ирж Sendly болон бусад технологийн компаниудтай танилцж хөрөнгө оруулах боломжийн талаар судлахыг уриалж байна.